Одоо Фужи уулын оргил 3766 м-ийн өндөдөр энэ дээр яг юу бэ? Тэг насгтэр гарна гэдэг итгэл хэдэн өртөө? 80. Ийм одоо Монголын гандангийн Слимот булганы Могдын айраг ийхүү Япон улсын дээвэртэй. Тэргүүмээр эдсэн одоо баяр үргэж өргөмжлөл болгоо. Өөрсдөө Фужи уулын оргилтэй. Яагаад ч зүгээр биш. Их монголчууд морь унуулаад байж байдаг. Я travel before you sleep битүүн сувгийн үзэгчтэй. Өнөөдөр бид нар Япон улсын ноён оргил Фужи уул 3776 м-ийн өндөрлөө яг одоо Global Ring дээрээс манай аяллаа баг одоо энэ сугалж байна. Өнөөдөр дээшээгээ гарч үүлэн дээгүүр хамтдаа аялцгаая. Я Фужи уул маань болохоор 7 сарын дундаас 9 сарын дунд хүртэл 2 сарын хугацаанд авирахыг зөвшөөрдөг. Уул руу болохоор өвнөн захиалга гэдэг юм очоод захиалга бүртгүүлээд тийм тээврээр за метрогоор автобусаар ингэж явж болдог. Яг одоо болохоор би өөрийнхөө компани аяллаар явах гэж байна. Манай гайд тэнд аялагчтай бүртгээд тэгээд жолооч маань утхан удахгүй 2-3 минутын дараа ирээд явцгаах гэж байна. Бол зүгээр энэ удаад ютубер болоо явж байгаа. Фужи уулын талаар та бүхэндээ харуулна. Манай гайд би явж байгаа ч гэсэн би бол гайд биш өөрийнхөө бүрэн дүүрэн өдөрдөн штэ. Нэг нөгөө даам тоглож байгаа хэд ингэж идэг штэ. Хажууд нэг хүн заагаад өгөхөр өөрөө нэг муу тоглох гээд идэг штэ. Тэр шиг одоо би ямар нэг цаага алднуу яануу үг хэлэхгүй тоохгүй байхгүй гэж бол зүгээр өөрийнхөө сайхан ажиллаа хийгээрээ. Хүмүүс дээр очиод нөгөө нэмэлтээр орсон хүмүүсээ чек хэдэн аль нэрийг үнэ гэх юм. Аялал хөдлөөд тэгээ сая өмнө худлаа гэж Фужи уултай холбоод таны мэдхийн асуултын боломоор аялагчтай Фужи уулын талаар мэдлэг өгөөд одоо ингээд хойно ингээд нэгнийгээ танилцуулаад өөрсдөө танилцуулаад нэгнийгээ мэдээд явж байна. Тэгэхгүй бол ингээд аяллаа үеэр эхлээд нэгнийгээ танилцуулаад мэдэхгүй бол сүүлд тэрээ нэ тэгсээр байгаа. Мэдэхгүй болоод нэг ихч байсан нэг хүү байсан гэж дуусдаг болохоор одоо танилцуулсан гэж байгаа. Фужи уулын 5 дугаар давцсан дээр яши да 5 дугаар давцсан дээр ирсэн. Ерөнхийдөө ингээд 3 цагт ирэхэд том дэлгүүрүүд нь юу ч авчиж болдог. Тэглийнхаа бэлтгэлгүй ирсэн хүмүүс авчиж болдог. Тэгээд тэр замаар уулын хураамжаа өгөө дээшээгээ явдаг. Энэ доор хэсэгт 0 байдаг. Одоо яг миний ард манай компани юуны аахаа олох гэж байна. Аахаадаа ялсан ихний 3 байраа орой дээр гарсан өргөмсөл өгөөд гоё ялгаад ташаад хэлж авдаг. За энэ удаад би орж байгаа. Тоодохгүй эхлэх гэж байна. Юу болох нь харцгаая. За ингээд бидний аялал авиралт эхлэх гэж байна. Тэгээд бөөнөрөө яг одоогийн цувашгийн ингээд нэгэн зэрэг гарна гэж байхгүй. Бүгдээрээ өөр өөрийн хурдтай залуучууд нь ихвчлэн төрүүлээ гарчдаг. Одоо бол 3 өнгөрч байгаа. 5-аас 6 цагийн хооронд хамгийн удаандаа ерөөхдөө 6 цаг авирдаг энэ замаар хүн. Буухтаа бол 2-оос 3 цаг болдог. Бидний ирэх одоо энэ байх эцсийн хугацаа бол 1 цаг гэж бодчих. 6 цагийн хугацаа бол нэг темперээ зогсоод хямаа идээд амрах газар амраад явхад бол хангалттай хугацаа байдаг. Тэгээд хамгийн гол нь бидний эрүүл мэнд байгаа учраас заавал уулын орой дээр гарах гэж хичээхгүйгээр ийм байдал болоо бие чагнаад бас шууд буугаад ирэх боломжтой шүү. Одоо бол тэгээ алхаад ирэнгүүт нь би энэ халууцаад ирнэ. Дэшегээ явхад ч одоо нар мандангуудаас хувцас нэмэгдлээд дахиад дээшлэнгүүд сэрүүхэн болоод ирэхээр хувцас буцаагаад өмсчихнө. Япон улсын хамгийн дээвэр ноён оргил 3776 м-ийн төлөө өдөр урагшаа. За амжилт хүсье бүгдэнд нь. Энэ дээшээ гарсан хүмүүс бүгдээ Facebook чатан дээр би гарсан шүү гэд групп дээр бичих ёстой шүү. Тэгэхгүй бол нөгөө зарим нь доор байна уу дээр байна уу гэд мэддэхгүй байдаг болохоор зүлжээ асуудалгүй. Тэгээд нөгөө бууж ирэхэд нэг юу байгаа шүү заяа. Энэ зам бол Yoshida Subaru гэдэг нэрийг сайн санана шүү заяа. Бух замдаа Subaru гэдэг ямаар дагаа явахгүй бол бас өөр замаар бох магадaltaй байдаг болохоор. Гэхдээ харьцангуй нэгнийгнтэйгээ ойрхон группээр яваад групп чатан дээр асуугаад хахад гайд жолооч бид гурав бол юу хариулаад явчихна. Тэгэхээр асуудал байхгүй гэсэн үг шүү. За урагшаа. За одоо яг 5 дугаар давцсан өнгөрөөд нар мандах нэлээд өгч цаг бол 4:27. Тэнгэрийн хаяа бол нэлээ гоё. Тэр хоёр үүдний дундаас айгүй гоё зэвүүн гарахаар байна да. Манай аялагчид ингээд зарим нь арай энэ ирээгүй хихэн ингээд дээд хэсгээр явсан. Тэд ноён оргилын өөд
Миний хувьд бол 9 дэх удаага ингэж дэшиг явж байна. За одоо яг 6 дугаар давцсан хэсэг дээр нөгөө нар маань бол тэгээ зугуусаар байна. Тэгээ шиний нэгний нар дээр уухай гэдэг шиг уухай гэдэг хэсэг дээр нь баг таарцсан байна. Ингээ манай хоёр аялагч явж байна. Сэтгэгдэл ямар байна одоогийн байдлаар? Одоогийн байдлаар сэтгэгдэл ямар байна? Оо янз юм байна өө. Анх удаа явж байгаа шүү дээ, тий? Үгүй шүү дээ. 5 жил өмнө явсан. Хоёр дахь явж байгаа. Хоёр дахь явсан баагүй гоё. Тэр нь юм билээ. Азаа. За. Анонгаа гэдэг. Тэгээд анх удаа явж байгаа айгу гоё байна. За бидний цайгаа гаргах үнээр гоё байна. За, урагшаа. За энэ ингээд 6 дугаар давцсан дээр албаасаар ирлээ. Хүмүүс одоо отог аваад тэнд ингээд Mountain Hat гэж юм тэр хэлдэг. Ийм аваад хоноод тэгээд үргэлжлүүлээ дээшээгээ гарч болдог. Мөн дээрээс нь одоо энэ хэсгээр хэсэг зур амраад хоол идээд ус ундаа ууж авдаг. Мэдээж юуны үнэтэй байгаа. Одоо доор ингээд 100 200 yen гэдэг зүйл маань энэ ингээд 600 yen болчдөг. Дэшээ ингээд 0 байдаг. Та нар 0-ыг харуулъя. 0 нь болохоор ийм 200 yen дэшээ бас 300 yen гэдээ байгаа. Хин нэгэн харахгүй ч гэсэн яг сэтгэлээрээ заавал өгөх хэрэгтэй байдаг. Бидний явсан зам одоо ингээд баруун зүүн гэдэг ийм ташуу явдаг. Тэгэхгүй бол их зөөх дэш явах юм бол өвдгөнд их бэртэл өгөөц байдаг. За сэтгэл ямар вэ? Хэцүү байна. Хэцүү байна. Оргил дээр гарна гэдэг итгэл хэдэн хувьтай? 80. 80. Оо. За. Ер нь манай монголчууд дундаасаа гарч байгаа хамгийн залуу 11 настай хүүхэд манай айлд явж байгаа нас тон бахархууштай байна. Нэр нь юу вэ? Маргад. За маргад гэдэг юм шүү. Ирээдүйн том уулчин болох хаа. Орой хонсон хүмүүс юм хоёр давхар орон дээр доор тэгээ цаашаа бас нэлээд олон байна энэ зэгтэр ийм хүнжил нөмрөөд хоногддог мишакрху юм байна. Яа. Biết đây mà đường này mà. За ингээ хүүхдүүд хонголж жагаад тэгээ дахиад оройтой гахаар явж байна. Хүүхдүүд хадрах хэсэг дэвлэгдсэн болж байгаа юм байна. За 8 дугаар давцсан. Энэ ингээд нэг 8 дугаар давцсан. Ахаад 8 дугаар давцсан. 8.5 гэдээ бас юм яг шууд байхгүй дундын давцсангууд бас ихтэй шийдэ төрөл маань. Одоо ерөнхийдөө 654 7 орчим болж байна. Түрүүний ярьсан одоо эндээс одоо үжил төрөх жишээ нь ингээд авчиж болно. Монгол хүнд ихтэй баг шаардлагагүй. Учир нь бид нар одоо хангалттай өндөр хэмжээнд амьдардаг, тассан, өссөн болохоор шаардлага байдаггүй. Ямар нэгэн гадны валют онлайн хөлбөр тооцоо байхгүй. Зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг юм шүү. Ямар нэг юм ахвар болвол Тэнгэр хангаа үнэхээр сайхан байна. Тэгээд би сая хувцас харуулсан шүү дээ. Дэшлэх тусам хувцас уг нь зузаалдаг. 1000 метр тутамд 6 градус багасдаг байтал энэ удаагийн аялал маань илүү гоё дулаахан болоод ирж байна. Нар их гоё, цаг агаар их сайхан гарч байна. Тэгэхээр ер нь хувцас нэмэглэх шат руугаа орж байна. За, дэшлцгээе. Тэр дээшээгээ харах юм бол Япон улсын тог жоон зүүндээ харуулчих. Нэг кальт харагдана. Тэр бол орой хэсэг. Тэгээд шууд огцон авирж болохгүй анх удаа авирж байгаа хүмүүс ялангуяа ингээд давцсан бүр дээр айл болох нэг ганц 2 минут амарч болно. Удаан амарч болохгүй. Өөрсдийнхөө бэлдсэн одоо жээл байна уу? Би 2 өндөгтэй ирсэн. Тэгээ бас өөр юмнууд бэлдээд ирсэн байгаа. Тэднийг идээд бас амар тайван гоё мэдэрч хайлах хэрэгтэй. Энэ бол уралдаан биш. Гэтэ мэдээж групп аяллаа хэрвээ явж байгаа бол цагаа барих хэрэгтэй. Өөрсдөө явж байгаа бол бас темперэ гоё мэдэрч зураг хүргээ ахуулаад аялаарай.
9-р давтсан дээр ирлээ. 9-р давтсан дээр 9 удаа ирэхдээ бид нар ч гэж биел ганцаараа л да өөрхий. Ийм одоо Монголын гандангийн хүслэмод байдаг. Тэрнтэй бас төсөөтэй энэ хаалга байгаа. Дээдсэг бол сүмийн эзэмшил 3300 метрээс 60 хэдэн метрээс хаваа сүмийн эзэмшил. Тэгээд ингээд зооснууд 1 йенээс 100 йен хүртэл зооснууд хүмүүс хийж та бодод хүслээ шивэлсэн байлгүй те. Ийм сайхан байна. Оргил дээр 9 дэх удаага гарч байна. За одоо Фужи уулын оргил 3776 метрийн өндөр дээр ирчихлээ. Энэ дээр яг юу байдгийг нас хүмүүс сонирхолтой тийм үз. Тэгэхээр ингээд нэг сүмийн хэсэг байдаг. Хүн хоолны газар байгаа. Оргил дээр явах хүртлээр бид нар ядарсан, өлссөн байдаг. Өөрсдийнхөө авчирсан бэлэн хоолыг эндээ халуун усаар юм уу бэлэн болгож хийгээд эсвэл энд бэлэн зарагдчихдаг хоол тэгээд юм уулын сүмнэрүүдийг худалдаа авах боломжтой байдгаа. Тэгэхгүй бид нэр Фужи уулын тоогоог харуулъя. Энд ингээд авирсан аялагчид төр зур амраад Эждэг ингээл муу адилж идэ хам бай. Бон 5 сая ширхэг байдаг. За. Утгагүй. Тоогоо гарцгаая. За ингээд нэг аялагч маань гэж орой. Фужи уулын орой дээр хаанхаа хэрэг вэ? Чинийх юм уу? Тий. Хаанхаа? Булганы Монголын хэрэг. За булганы Монголын хайраг ийхүү Фужи уулын дээр Япон улсын дээвэр дээр. Гэтэ юу ячиж байгаа юм. За лайв үзэж байгаа хүмүүс ингээ 4 мангаар зарж байна. Тэр өрчнөөс гаргаж авчихсан дээ. За ийм. Оо. Гоё. Хайрхтай ирсэн хүн байна. За ингээд тогоо хэсэг байна. 800 м-ийн диаметр урттай. Тэр хэсэгт бол яг 3776 м өндөр байна. Энэ бичлэг бол ийм байгаа. Наран улсын ноён оргил 3776 м өндөр дээр ингээд оргил дээр оргил үүнээс газар үгүй юм аа. Бас. Яг одоо манай хамгийн сүүлийн аялагчид амжилттайгаар 100% гарсан бүх аялагчид оргилдож чадлаа. Тун гайхалтай бүгд оргилдож чадлаа 3776 метрийн өндөр дээр. Тун аялагчтай. За баяр хүргье. Оргил дээр 22 жил байна. Баярлалаа. Сэтгэл ямар вэ? Юу чанга. Гоё байна. Жахан чанга гоё. 9-өөс дээш чанга гоё. Супер шиг чанга байна. Фужи уулын оргилөөд аяллаа хүрээнд зохион байгуулсан 2026 оны аялалд оюун ухаан ахвал самбаагаараа шалгаран АХ тэмцээний төрөлд 3 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэж өргөмжлөл олгоо. За баяр хүргэе. За хаан зураг авч байна. Харин хаана Манай бичлэг энд явж байна. Тусдаа зураг авч байгаа юм уу? За. За, эрхэм хүндэт Минжинбаатар танд АХ тэмцээний төрөлд 2 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэж өргөмжлөл олгоо. За. За баярлалаа. Эрхэм хүндэт цогт гүн танд Фужи уулын оргилөөд аяллаа хүрээнд тэргүүн байр эзэлсэн тул баяр хүргэж өргөмжлөл олгоо. За манайхаар 10 сар Солонгосын хэмжээнд орох юм байлээ. Хүн төлбөргүй ирэх үгээ. За баяр хүргэе. Юу гоё та хийжээ шүү. Бичээд авсан шүү. За түрүүнийхтэй харьцуулахад бол хадрахаг биш ийм сул шороотой бараг танаар гулгадаг хүн бол гүүгээд хоёр талруугаа шарваад явчих хэмжээний ийм зассан бэлдсэн зам байдаг. Яг энүүгээр ингээд яг ийм монгол шиг
баруун зүүн гэсээр доод 5 дугаар давтсан буюу бидний аялал эхэлсэн хэсэгтэр очдөг юм аа. Бүх хугацаа бол нэг 2 цаг гарна. Та ихэнх хүн буудаг. Бүх нийтийн 0.1 юм байт юм байна. Шууд чигээд усаад татах юм байхгүй. Гэхдээ энэ тийм амар өмхий бол өнөрчлөхгүй. Механизм юмар шийдсэн л юм шиг. Хадгаар татсны үеэр өдөр авирах юм бол ихэнх нь монголчууд морь унуулад байж байдаг. Одоо та бүхнийг морьдыг харцгаая. 1 2 3 6 морь. Байна. Урамсан уу та? Унаа доош явах юм. Самтар очиж штэ. 2.5 шин штэ. Өөрсдөө хүжээ уулын оргил дээр гараад ирсэн хүн байна. Энэ хүн хардаа гутал нь яагаад ч зүгээр биш штэ. Вау. Ориг конверс юм л байт юм байна. За бид бүхэн хамтдаа Япон улсын дээвэр Фужисангийн оргил 3776 метрийн өндөрт гарч чадлаа. Баяр хүргэе. Япончууд хэлдэг одоо хүн нэг л амьдран. Тэгэхээр нэг удаа Фужисанныхаа оргилд гараарай. Тэгээд өгсөн урууд нь хүний амьдрал юм байдаг. Тэгэхээр та бүхэн амьдралаа ямар нэгэн хэцүү зүйл гарсан үед Фужисан дээр гарч өөрсдөө явсан гэдгээ санаж яваарай. За ингээд батламж эрхэм хүндэт ган чимэг танд Япон улсын дээвэр Фужи уулын оргилд 8 дугаар сарын 16-ны өдөр далайн дэвшнээс дэш 3776 метрийн өндөрт бие болон сэтгэлийн хүчээ 100% дайчлан амжилттай хөл тавьсан тул онцгойлон баяр хүргэж батламжлав. Алгасан зам бүрийнхээ оргилд нь та багаарай. За ингээд. За ингээд дараагийн аялагч баяр хүргэе. Баяр хүргэе. За баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Читээ. Маргад Монгол улсын хамгийн залуу аялагч 11 настай. За баяр хүргэе. Өшөө өндөр болон дээр гараарай. За баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.